안녕하세요. God Song of Баярлалаа. 감사합니다. Нэг хэл ус мэддэг хүн болох гэсэн чи барддаг. Энэ дэргээ. За энэ муу жалам гэдэг нэг манай намын нэг бацаа. За номын ахта заах гэдэг юм уу хайшээ. Миний бичлэгний дор орж иж олон талаар донгосоод ах шиг бах юм. Би дөнгөж сая уншлаа. Солонгост нааднаас ч баян газар зөндөө байдгийг шүү. Йоо. Ганц удаа солонгос явчаа чи одоо надад заах гэдэг юм шиг үстэй аа. Миний хөөрхөндөө. Чамд нэг 2 3 үг дайна. Хөөрхий минь зайлвал ядарсан юм байгаа нөө хөөрхий зайлвал. Надтай нэг арцалтаа үүсгэж ийж нэг тийм шоу тэмцээн хийж нэг тийм 5 цэс олох гээд ах шиг юм чараа бас ядарсан юм. Чамтай тэг зурлалтаа явж завч лөө байхгүй штэ миний хөөрхөндөө. Эсвэл нэг тийм хуучин хаягаач аваас хөрхий хуучин утсанд хаягаа мартцсан гэсэн. Пассвортыг мартцсан гэсэн. Сэргээж чадаагүй гэл. Тэ Facebook-ийн пассвортыг мартчихаа тэрнээрээ сэргээж чадахгүй хүн надад заах гэдэг юм уу ааш. Рэчтэй нэр. Бие ихэд битгээ затгалан дуудаад байгаа юм шүү миний дөө. Тэг хөөрхөн зайлвал нэг шинэ хаяг нээсэн. Тэрнийг хүнд авахгүй. Тэгэл бас нэг надтай хацалдаж марцалдаж нэг хаягныхаа фолловерсыг өсгөх гээд тах шиг байна. Нэг бол. Ядарсан юмд нэг туслая та чаавас. Жалмыг дагаад өгөөрэй. За тэгээ энэ бацаан нарыг тийм ээ. Намын дүүнрийг тийм ээ. Бас байранд нь тавьж ихгүй бол бас баг дээр нь байранд нь тавьж ихгүй бацаан нар одоо том юм яриа. Пассвортоо сэргээж чадахгүй хүн одоо хүнд зааж маагаад байгаа юм ааш. Инээд өрөдөх юм. Миний дөө чамд ер нь ингэхэд ямар нэг тийм авсан диплом энэ гэж юм байгаа юу? Эсвэл нэг тийм сертификат ч гэдэг юм уу? За болиё гэж бодоход ер нь гэрчилгээ байгаа юу? Тийм боловсролын төвшөнтэй хүн одоо тэгээ хүнд юм заах уу? Ер нь монголчуудад юм заах уу? Тэр тусмаа бурхны хүүд юм заах уу? Миний дүрийг дотор нь сайн бодоорой. Тэнэг хүн чи өөрийгөө ухаантай гэж боддог гэж байгаа шүү дээ. Уг нь бол дотор. Ямар ч хүн юм тийм ээ. Ямар ч хөлдөө тэр нь өөрийгөө их ухаантай л гэж бодоод идэг гэж байгаа шүү. Миний дүрийг дотор нэг хөөрхөн төгрөлт тийм байгаа өөртөө. За нэг тийм байна. Ер нь тэгээд миний дэ 2 дугаар тэгэхэд хүн болох багаасаа хүлэг болох унганаасаа гэж миний дэ ер нь 10 жилдээ ер нь ямархуу сурлах хөдөлмөртэй хөөхтэй байваа. Ямар нэгэн хичээл дээр онц сайн ер нь авч үзчихсэн юм болоо. Ах чинь бол энэ Монгол улсын анхны төлбөртэй 32 дугаар сургууль гээд ПЭГ болдын нэрмж зайсангийн штэ. Монголын элитүүд суралцж ийсэн тухайн үедээ одоо ч бол арайч элитүүд сурхаа болцсон юм шиг байгаа. Бацуураагийн хүүхдүүдээ сурдаг юм лээ. ПЭГ болдын нэрмжид 32 дугаар сургуульд онц сурж ийсэн хүн шүү дээ. Одоо миний уртлын ширээний надаас суулж ийсэн мөнхтлөг гэ нөхөр улсын хурлын гишүүн болчоо явж байна. Элитүүдийн дунд өссөн тийм ээ элитүүдийн дунд элит явсан Баярбаатарт 20 настайдаа хотод орсон 2-ын тоо жалмаар заах гэдэг юм шүү дээ миний хөрхөндөө. Химжээгээ зүг жоохон мэдэрсэн дээр байх шүү. За 2 дугаарт юм байна. За 3 дугаарт миний хөрхөндөө чинь нэг олонний танил мэйл болцсон гээл тийм ээ. Жон хөөрөөд байныг өөрийгөө. Чамаагүй л хэр оргийн хүн танихгүй шүү дээ. Ганц нэг оонууд л таньж байгаа. Тэрнийг бас нэг анхаараарай заяа. Нэгт дид эсгийн 3 дугаар асуудлын дид эсгийн нэгт. 2 дугаарт миний дэ бол муу юмараа олонний танил болсон юм шүү дээ. Энэ чинь олонний танил болох чинь бас сайнаар олонний танил болох, муугаар олонний танил болох гэж 2 янз байгаа шүү дээ миний дэ. Миний дүү чинь нэг 30 секундэд ухаан алтлаа өшөглөөд. Унж од болсон хүн шүү дээ. Олонний танил болсон хүн шүү дээ. Тийм ээ ийм амархан зодуулчдаг хүн бас бэди бэжгээд хүмүүс амар сонирхоод тэгээ миний дүүч нэг сохороо зар тийм ээ
Тэг өөрөө ч яасан юм байхгүй. Хүний зохион байгуулсан тэмцээнээр очиж 30 секундэд өшөглүүлж өрөөнд тэгээ олны танд болсон хүн шүү дээ. Ганц нэг хүн танигдсан хүн шүү дээ. Тийм ээ? Муу юмараа. За ах чинь бол шазууртай өөрөөсөө дээш хүмүүстэй хацалцаар хагаад тэгээ олны танд болсон шүү дээ. Чи натаараа өөрийгөө нэг тийм зяндаа гэж ойлгоод байгаа бол үгүй шүү дээ хөө. Мэн чинь энэ зоосны энэ дээдлэлтэй чи юу энэ зоосны доотлолтоор явж байгаа нөхөр гэдгийг нэг ухаарах хэрэгтэй баха. За 5 дугаарт 4-р ч үлээ мартчихлаа. Миний хөөрхөнд үуч нэг солонгос молонгосыг надад заах гадах шиг байх юм. Манай ээж хойд аваа хоёр ч 96 онд солонгос явж 98 онд солонгосоос Монголд очиж 2 өрөө байр авч бид нар чинь байранд орж явлаа шүү дээ. Миний хөөрхөндөө тэгэхэд чи хаана явж исэн бэ? Аа? Ховдод нэг гудамжны үзүүр дээр тэв гүшглөө явж исэн юм те. Аа? Тэгэхэд чи анх нь солонгос молонгостой харьцаатай байсан юм шүү дээ. Тим хүнд чи одоо солонгосыг заах гэдэг юм шүү дээ ганц удаа явчаад. За 5 дугаарт миний дөө ах чинь бол одоо ингээд өөрийнхөө мөнгөөр тийм ээ буудал хүслөөд өөрийнхөө мөнгөөр солонгос яваад ингээд байж шүү. Миний хөөрхөнд үуч юу хиний мөнгөөр гадаад явсан юм болоо? Солонгос явсан юм болоо? Аа? Ганц нэг удаа сохор хазаар хүний мөнгөөр явсныхаа. Тийм би ч бас визээ өөрөө хөөцөлдөөд тийм ээ. Мөнгөний төлөөд ингээд явж байгаад визээ гаргуулад ингээд явж байгаа шүү дээ тийм ээ. Миний хөргөнд үчнэг холбооны нэрээс ч юм уу нэг тийм сохор хазаагаар яатсан юм шүү. Аа? Эсвэл нэг транзит виз даруулсан ч юм уу. Тэгэж нэг ганц удаа нэг хальт солонгосоор тайрж өнгөрснөөгөө өөрийгөө амар их юм мэддэг болсон гэж бодоод байгаа юм биш үү? Аа? Бяцхан амжилтандаа бачуураад байгаа юм биш үү? Цаашдаа анхаараарай. За тэгээд 6 7 8 9 10 дугаарт энэ бол яриад шүү миний дөө. Зөв хэмжээндээ л ячаарай. За тэгээд төгсгөлд нь хандаж хэлэхэд манай муу ядарсан жалмыг дагаад өгөөрэй. Хөөх юм чаавс энэ бичлэгний дор хэрүүлгийг ороод ирнэ. Тийм дээ. Тэгээд би ч тэр хаяг маяг мэдхгүй дөрөнд жалам хар гэж бичсэн байнгут нь харлаа л да чаавас өөр ядарсан юм. Ядарсан муу жалмыг минь хаягийг дагаад өгөөрэй. Зайлвал хөрхи зайл нэг реклам сурч гуйж хаягн дээр нэг чаавас нэг ганц нэг реклам хийгээд хөрхи амь зуугаад ах шиг байсан. Тэгээд тэрнийгээ пассворд мартчихсан. Сэргээж чадаагүй зайлвал. Одоо шинэ хаяг нээсэн тэрний хүнд авахгүй. Хөрхи ядарсан юм чинж даагагүй гэж тийм ээ. Тухайн үед л нэг дүүвэн дундуур л нэг хүмүүс те дагсан л байхгүй юу. Тэгээд дахиж нэг тийм сонирхоод үзээд ах юм байхгүй болохоор дахиж хүмүүс дагахаа болчихгүй зайлвал хөрхи ядарсан. Тэгээ шинэ хаяг нээсэн хүнд авахгүй. Тэгээд хүнд авахгүй болохоор ч хөрхи реклам сурчлага хийж чадахгүй. Тэгэл айгуул нэг хоол унд муутайлаар юм шиг байна хөрхи хаач байгаа юм дээ зайлвал. Манай жалмыг дагаад өгөөрэй за. За тийм байна. Баярлалаа. Баяртай. Араа мандаа жайж гэнэ.